Нийгмийн даатгалын байгууллага 2025 оныг даатгуулагчийг дэмжих нийгмийн даатгалын шимтгэлийн үрийг барагдуулах жил болгон зарласантай холбогдуулан даатгуулагч ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын хууль тогтоомж, нийгмийн даатгалын ач холбогдлыг ажил олгогч, даатгуулагч, иргэдэд сурталчлан таниулах, ойлгуулах, харилцан уялдаа холбоог сайжруулах, тэтгэвэр тэтгэмжийн талаарх зэрэг бүхэл хэрэгцээт мэдээллийг өгөх юм. Зөвлөгөөнд ажил олгогч, иргэд, даатгуулагчдын 500 гаруй төлөөлөл нийгмийн даатгалын ерөнхий газраас холбогдох төлөөллүүд оролцож байна. За тэгэхээр өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр нийт ингээд ажил олгогчдод 24 оноос эхлээд нийгэм даатгалын багц зүйлийн шинжилсэн найруулгыг бид нэр хэрэгжүүлээ ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд энэ шинжилсэн найруулгын хүрээнд ерөнхий газрын зүгээс бол энэ шинжилсэн найруулга маань ямар хэрэгжилттэй үр дүнтэй явж байгаа. За яг Дархан аймгийн нийгэм даатгалын газраас бол энэ яг иргэд ажил олгогч даатгуулагчдад зориулсан тэтгэвэр тэтгэмж бусад бүхэл нийгэм даатгалын үйлчилгээний талаар бол холбогдох мэдээллийг өгнө. За уг зөвлөгөөнд бол нийтдээ Дархан аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл бол оролцохоор юм мэдээлэл байна. Нийгмийн даатгалын газар нь 2025 оныг даатгуулагчийг дэмжих нийгмийн даатгалын шимтгэлийн үрийг барагдуулах жил болгон зарлаж, энэ хүрээнд нийгмийн даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй, үр ашигтай болгох, ажил олгогч даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн үр авлахыг барагдуулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн аймгийн хэмжээнд 131 аж ахуйн нэгж байгууллага 711 албан журмын даатгуулагчийг шинээр хамруулж нийт 1568 ажил олгогчийн 28536 заавал даатгуулагчтай болсны зэрэгцээ 911 иргэнийг сайн дурын даатгалд хамруулжээ. Энэ жилийн үед бол манайх даатгуулагчийг дэмжих жил болгон зарласан. Тэгээд үр авлагыг буруулах гэсэн ийм урайтай даатгуулагчдынхаа эрх ашигыг хамгаална, баталгааг хангана гэдэг зорилгоор зорилт төвшүүлсэн. Эннийхээ хүрээнд бид нар өөртөө ажил олгогчдынхаа үр авлагыг бууруулахын тулд ажилчтай ээлтэй гараа байгуулах, тэдэнтэйгээ хамтарч ажиллах, төлөлтийг хийх энэ хүрээнд ажиллаж байна. Мөн сайн дурын даатгуулагчдынхаа эрх ашиг хохироод байгаа хаана юу байгаад байгаа зорилтын бүлэг маань бас энэ цахим мэдээллийг авч чадж байгаа мó, нийгэм даатгалд хамрагдаж чадж байгаа мó, энэ тал руугаа илүү төвхөө ажиллана л гэж зорж байна. За өнгөрсөн 24 онд бол 131 аж ахуйн нэгжийн 700 гаруй албан журмын даатгуул 900 сайн дурын даатгуулагчийг шинээр хамруулан ажилласан. Үр авлагыг тодорхой хэмжээнд бууруулан ажилласан. Олон талт арга хэмжээг авч ажиллаж байна. Ер нь олж идэл уламжлалт болгон зохион байгуулдаг ажил олгогчийн зөвлөгөө маань 450-аад ажил олгогч даатгуулагчийг хамруулсан юм өргөн хүрээтэй нийгэм даатгалын ерөнхий газраас бол зохих төлөөлөл оролцсон юм сайхан өргөн хүрээтэй арга хэмжээ болж байна. Ер нь бол эндээс маш их үр дүн хүлээж байгаа. Үр авлага маань буурна, хамралт маань нэмэгдэнэ. Цахим үйлчлэгээ өнөшөө илүү хүмүүст хүрнэ гэж ойлгож байна. Өнөөдөр юу бид нар дутуу байгаад байгаа юм. Цахим үйлчлэгээ хүрэхэд нэг хүмүүст нь мэдээлэл дутуу хүрээд байна уу? Бидний авч хэрэгжүүлээгүй ямар арга хэмжээ байна гэдгийг үнэтэй санал зөвдөмж гардаг учраас тэрийгээ бид нар өөрсдийнхөө ажилд мөрдлөг болгоод хэрэгжүүлэн цаашд ажилланаа. Ажил олгогч та нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нь төлж хариуцлагатай ажил олгогч болохыг нийгмийн даатгалын газраас уриалж байна.